өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ямар бичлэг оруулах шийдсэн бэ гэхээр одоо нэг сургууль цэцэрлэг орох гэж байгаатай холбоотойгоор би өөрөө ч гэсэн удахгүй Google цэцэрлэгт явуулах болохоор цэцэрлэгт хүүхдээ явуулах гэж байгаа бол ямар 10 зүйлс заавал хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэсэн нэг юм Facebook дээрээс уншсан. Тэгээд тэрийгээ бас та нартай хуваалцъя гэж бодлоо. Тэгээд хамтдаа уншаад хамтдаа явцгаая. За энийг хаанаас авсан бэ гэхээр сэтгэл зүйч хулан гэдэг пэйж дээр байсан шүү. Тэгээд энийг би та нартайгаа бас хэрэгтэй хүндээ мэдээлэл болоод очиосоо гэдэг үүднээс хуваалцахаар шийдээд байна. За тэгээд цэцэрлэг хүүхдээ явуулах гэж байгаа бол дараах 10 зүйлийг хэрэгжүүлээрэй гэсэн байна. За нэгдүгээр хүүхэд ээжээсээ хол байж чаддаг байх. Ээжээсээ нөгөө огт холдож үзээгүй хүүхдүүд цэцэрлэгт дасах нь ховор хэцүү. Тэгээд хүүхдээ баг багаар дасгаж холдоод өглөөнөөс орой хүртэл ингэж хол байлгаж сургах хэрэгтэй юм байлээ шүү. За 2 хүүхдийг бие даалгах гэсэн байна. Аягнаа суулгаж сургах, горшоонгонд нь суулгаж сургах, хоолоо өөрөөр нь идэж сургах, хувцас тайлах, өмсөх, бүх хувцас чадахгүй ч нөгөө баг багаар ингэж өөрийнх нь чаддгийг тайлуулж сургах нь айгүй их нөгөө чухал юм байна. За 3 дугаар цэцэрлэгийн өдрийн дэглэмд оруулах. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эрт сэрэх, өдрийн унталтыг ижил цагт хийх, хоолыг цэцэрлэгтэй адил цагаар өгөх, гадаа гаргах гэх мэт. Цэцэрлэгтэй нөгөө орсны дараа хүүхдүүд амралтын өдрөөрч дэглэмээ барих нь ер нь бол чухал байдгийн байна. Тэгээд хүүхдийн хувьд амралтын өдөр гэж бол байхгүй шүү дээ. Нөгөө ажил хийдгүү болохоор. За тэгээд 4-р хүүхдийг хүлээх чадвартай болгох. Цэцэрлэгт хүүхдүүд олон байгаа болохоор зөвхөн манай хүүхдтэй ингээд нөгөө одоо багш нар нь шууд харьцаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө дараагийнхаа ээлжийг хүлээж өрн сурах, хүлээх ёстой шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм байна. За тэгээд тэр бас яг энэ хүлээх гэдгийг дэлгэрэнгүй ойлгуулах бас заавар нь одоо энэ сэтгэл зүйч хулан гэсэн пэйж дээр байгаа юм байлээ шүү. За 5 дугаар өөр хүүхдүүдтэй тоглуулах. Бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ? Хүүхдтэй яаж харилцах вэ гэдгийг бас хүүхдтэй бас зааж ойлгуулж явах хэрэгтэй юм билээ. Одоо чиний хүний юмар оролдож болохгүй, миний юм бол миний юм, чиний юм бол чиний юм. Хүний юм дураар хөвж болохгүй ч юм уу те. Хүүхдийг ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг наазах юмнууд байдаг шүү дээ. Тэрийг сайн ойлгуулж явах хэрэгтэй юм билээ. За 6 дугаар уур бухимдлаа зөв аргаар илэрхийлж сургах гэсэн. За хүүхдүүд нөгөө нэг уурлахаараа бусад хүүхдүүдийг цохих, хазах, түлхэх, майжих, юм шидэх гэхээр сүрэг байдлаар уураа илэрхийлдэг. Тэгээд энэ болохоор зөөлөн юм цохих, хөлөө дэвслэх гэх мэт ингээ нөгөө бага насны хүүхдийг өөрийнх нь уурыг яаж гаргаж болох вэ бас тэрийг бид нар эцэг эхчүүд бас зааж зөвлөх хэрэгтэй юм билээ. Уурлах бол хэвийн зүйл, харин тэр уураа яаж гаргах вэ гэдэг нь айгүй чухал. Тэгээд одоо нөгөө хүүхдүүд манай хүүхд цэцэрлэгээс хазуулаад ирлээ, манай хүүхд ингүүлээд ирлээ, майжцсан байна гэж тэгсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдэд эцэг гэх нь одоо жишээлбэл уураа нөгөө яаж гаргах вэ гэдгийг бас зааж ярилцаагүй л гэсэн үг юм байна л да. Тэгээд дэлгэрэнгүй бас уншихыг хүсэх юм бол тэр пэйж дээр хулан гэсэн пэйж дээр байгаа юм байлээ шүү. За цэцэрлэгийн талаар байнга ярих гинэ 7 дугаар. Цэцэрлэг болж тоглох, ном унших гэх мэтчлэн цэцэрлэгт юу хийж болдог, ямар сонирхолтой байдаг талаар ойлголт өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд цэцэрлэгт найзуудтайгаа айлгартаж тоглодог, цэцэрлэг тасах талаар үлгэр уншиж өгөх. Тэгээд тийм юмнууд айгүй чухал юм байлээ. Тэгэхээр хүүхдүүд нөгөө цэцэрлэг дээр ийм гоё байдгийн байна гэсэн цэцэрлэгтээ явах хүсэл эрмэлзэл төрдөг болох юм байна. Цэцэрлэг дээр одоо нөгөө очиж үзүүлж танилцуулсан ч болно. Ийм гоё тоглоом байдаг, ийм гоё байдаг гэдэг. За 8 дугаар салах ёс хийх гинэ. Хүүхдээ хизээж хараагүй байхад нь явж болохгүй. Хизээ эрэх талаар хэлж салах ёс гин. За ээж нь явлаа шүү, аав нь явлаа шүү, ийм ажилтай шүү, инглээ шүү, тэглээ шүү гэж сайн хүүхд ч юм нөгөө бас өөр ингэсэн ухаантай, ухамсартай хүн байгаа учраас нөгөө харагдахгүй байхад нь цухтаах ч юм уу тэр мөр айгу буруу юм байлээ. Тэгээд тэгэхгүй бол хүүхдийн хувьд хаягдах айцтай болох магадaltaй байдгийн байна. Цагийг нь хэлэхдээ хүүхдийг өдрийн дэглэмээр баримжаа олгож хэлэх одоо жишээлбэл чамааг унтаж сэрэхээр ирнэ. Одоо ээж нь явчаад 2 хоол идснийхэн дараа ирнэ. Одоо тэр Google-тэй кино чинь зурагтаар гарахын үед ирнэ ч юм уу яг ингэж баримжаатай явлаа ирлээ гэдгийг ингэж ойлгуулах юм бол хүүхдүүд дагаж уйлж муулах тийм асуудал гардгүй юм байна. За 9 баяртайгаар угтах гэнэ. Айгуу чухал.
хэдхэн минут болоод дэлгүүр ороод ирэхдээ хүртэл хүүхдээ маш баяртайгаар ухтаарай. Хэдий ээж нь байхгүй байсан ч ээжээсээ хол байгаад уулзгаараа маш их баяр баясгалыг мэдэрнэ. Өөрөөр хэлбэл хол байх нь тийм ч муу зүйл биш юм байна. Ээж минь баяртай гэж хэлээд заавал ирдэг ба намайг хараад маш их баярлдаг гэдэг тийм эерэг мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй гэсэн байна. За энэ бол бас надад уншаад нэрээ тийм юм биш шүү. Хүүхд дээр хэрэгжүүлмээр юм байна гэсэн тийм юу өгсөн. За хамгийн сүүлийн 10. Таны сэтгэл зүйн байдал маш чухлаа гэж байна. За энэ та хэрвээ хүүхдэд цэцэрлэгт өгөхөөс айгаад байвал хүүхд ч адилхан айн гэдгийг санаарай. Хажууд нь яана яах болоо гэх мэтчлэн үгсийг битгий ашиглаарай гинэ. Энийний оронд ийм зүйл хийж чаддаг, ийм мундаг гэд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь чухал гэж байна. За энэ бас нэг одоо дүнгиж бит хөрснийхөө дараа нь хүүхдээ өвдөхөр нь уйлаад яана инэ гэл ингээл ангууд ээж маань намайг хэлжсэн байхгүй. Чи өөрөө хүчтэй байхгүй бол хүүхд чинь чамайг дагаад өвддөг байхгүй. Хүүхд чинь чамайг дагдаг байхгүй. Зоригтой бай, хүчтэй бай гэд ээж минь бас хэлдэг байсан. Тэр бол яг үнэн юм билээ. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ухаантай том болсон хүүхд учраас ээж минь маань аав нар маань зоригтой хүүхдээ миний хүү чаднаа, миний хүү цоглогоо, миний хүү мундгаа гэд ингээд хэлээд дэмжээд өгөх юм бол хүүхдүүд нь дуртай цэцэрлэгт явнаа. Тэгээд цэцэрлэг гэдэг бол хүний нийгмийн хамгийн том чухал зүйл учраас хүүхдүүд маань бүгдээрээ цэцэрлэгт явж нийгэмшиж эхлэх ёстой. Тэгэхээр хүүхдүүдээ энэ 14-ийг бас ойлголтыг ингээд ойлгуулчих юм бол маш чухал юм байна гэдгийг би сэтгэл зүйч гэх хулан гэдэг хүний пэйжээс нь ингээд хараад уншаад та нар маань ч гэсэн бас давхар энийг ингээд хамтдаа уншаад ойлгож бол хэрэгтэй юм болов уу гэд орууллаа. Тэгээд одоо албандаа цэцэрлэгт хүүхдүүдэд өгөх гэж байгаа ээжүүдтэй аавуудтай бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд биднэрт бас өглөө хүүхдээ зөөх ажил, орой авах ажил гарч байгаа учраас энэ болгондоо бас давхар баяр жаргалтай энэ ажил үүргээ хийх ёстой юм байна шүү гэдгийг бас хамтдаа мэдэрч байна. Тэгээд та нартай бүгдээрэнд нь амжилт хүсье. Хүүхдүүдтэй хөөрхөн хүүхдүүдтэй цэцэрлэгтээ яваад мундаг том болоорой. Сургууль явах бэлтгэж хүрдээ. Тэгээд дараа нь бас нөгөө хүүхдүүдээ сургуульд ороход заавал одоо нэг баримтлах ойлгуулсан байх бас нэг 10 хэдэн юу гэж байсан. Тэрийг бас удахгүй оруулнаа. Хүүхдүүдэд та нар маань 1-р ангид өгч байгаа бол бас тэр нэг сонсоорой гэж хүсмээр байна. За тэгээ бичлэгтэй минь хамт байсан та нартай баярлалаа. Хөө маань уйлж эхэлж байна. Тэгээд та нар маань subscribe дарахаа мартваа. Тэгээд гой бичлэгнүүд оруулна. Хамтдаа байсанд баярлалаа. Урангоо ТV subscribe дараарай. Баярлалаа.